За энэ интернет хэрэглэж байгаа, фэйсбүүк хэрэглэж байгаа хүмүүстэй нэг юм бодит одоо яаж ийм хуурамч хаягийг таньж болох уу гэдэг ийм мэдээллийг хүргэе. Жишээлбэл би одоо энэ Jean Labor гэдэг энэ хүнийг бол мэдхий. Энэ одоо миний 10 жилийн өмнөх очиж байсан Америкт нөгөө ажиллаар очихдоо очиж байсан хүн байгаа юм. Тэгээ энэ Jean Labor гэдэг энэ хүнээс ингээ мессеж ирсэн бахаар нь би анхан миний таньдаг хүн юм байна гэж бодоод энэ байна. Одоо энэ чинээс ингээ таньдаг хүн юм байна гэж бодоод how are you doing гэж бичгээр нь ямар сайхан юм бэ? Миний Балтиморын одоо дурсамж тэр хүн байж штэ гэж ингээ бичсэн чи харин автомат нь яг ингээ мессежүүд харилцаад эхэлсэн. Ингээд чи иймний тухай паагийн тухай мэдхүү өдр гэл. Тэгэхээр нь би энэ нь юу юм бэ гэж асуусан. Эхлээд Google-ээс хайж үзсэн чи нэг л асуучмаа санагдаад асуусан чи ингээд одоо ийм хөрөнгө оруулалтын сан байгаамаа $10,000 өдөргээд ингээд энэ үе чинь $10,000 ингээд тэтгэлэг өгч олно өдөргээл иймэрхүү. Тэгэхээр би тэр талаар ч бас сайн мэдэхгүй шүү дээ. Энд ч одоо юу юм бэ гэдэргээл ингэсэн чи харин та одоо энд өөрөө ч баг ингээд төсөл маягийн бичээд ингээд авч олно шүү дээ гэдэг ингээд. Тэгэхээр би энэ эмэгтэй хүн чуул нэг иймэрхүү юм ярихгүй дээ гэж бодоод энэ баруун дээд өнцгтэр байгаа Jean Labor-ийнхаа энэ дээр ингээд хулганаа ойртуулахаар энд ерөөсөө юм холбоос гарч ирэхгүй байгаа. Энд чинь ингээд яг жинхнээрээ холбоос гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Яг хүнийх нь нэр нь мөн миний яг таньдаг хүний нэр зурагтай байгаа байхгүй юу? Одоо би яг жинхнээсээ Jean Labor гэдэг хүн рүүгээ нөгөө search хэсэг дээр ороод яг ингээд Jean Labor хайгаад бичингүүд миний яг харилцдаг Jean Labor маань яг ингээд зураг нэр нь гараад ирж байгаа. Тэгээд би энэ хүнийхээ мессеж дээр нь дараад ингээд бичингүүд ингээ хараа 2 Jean Labor нэгччихээд энэ дээр нь би ингээ бичлээд ингээд хинэ Jean Labor гэдэг энэ бол одоо бид нар бүр энэ 2010 оноос хойш харилцаж байсан бидний мессежүүд энэ дотор байгаа. Тэгээд би энэ эмэгтэйдээ сая сануулж бичлээ л дээ. Нөгөө юу гэж бичлээ гэхээр би одоо яг чамтай адилхан ийм нэртэй, ийм зурагтай профайл руу ингээд юу халаа. Над руу ингээ мессеж ирлээ гэж би скриншотыг явуулаад тийм хуурамч зүйл чинэн дээр үүссэн байх шүү гэд ингээд мессеж өчлөө. Тэгсэн чи одоо дөнгөж сая ингээ баярлаа би нууцгаа өөрчилчихлөө гэж хэлж байна. Гэтэл нөгөө талд нь болохоор нөгөө Jean Labor маань ингээд байж гин ингээд. Тэгэхээр энэ юу гэсэн санаа өгөхээр энэ Jean Labor дээрээ би ингээд очиход холбоос байна. Энэ Jean Labor дээр дарахад нөгөө мессенжер рүү орж байгаа. Тэгэхээр энэ яг жинхэнэ Jean Labor дээр ингээ очихоор чи энэ ингээд хүний профайл руу холбогддог. Энэ болохоор профайл руу холбогдохгүй зүгээр л шууд мессенжер рүү орно. Мессенжер рүү дээр тийм байгааз ингээд мессенжер рүү. Тэгэхээр яг энэ бодит жишээнээс та бүхэн ингээд ийм болгоомжтой ер нь ингээд таньдаг хүнээс чи мессеж ирнэ. Яг л бичин нөгөө хүмүүс чи цаана. Тэгээ би одоо юм 2 Jean Labor-аас энэ нь яа харахгүй хуурамчаа. Энэ дээдх нь бол яг миний яг харилцдаг Jean Labor. Тэгээ би энэ хүндээ сая ингээд нөгөө скриншот дээр явуулаад энэ хүн маань нууц үгээ өөрчилчлөө гэж хэлж байна. Тэгээ одоо энэ Jean Labor бол надтай дахиад цаашдаа би энэ чинь ингээд холбоосон дээр энэ дээр ингээд харахаар холбоос байхгүй. Тэргээр нь би энийг юу гэдгийг мэдчихэв. Одоо би энийг бүр блок мессежээс болгох хэрэгтэй. Тэгжээж энэ хүнийг нөгөө хуурамч аккаунтыг би Facebook гэж мэдээлж байгаа юм. Бараг тий. За одоо тэнгууд энд ингээ алга болчихж байна. Одоо энэ мал жинхэнэ Jean Labor. За энэ мэдээллийг та бүхэнд хүргэе гэж боддоор нь хүргэе гэж бодлоо. Анхааралтай байгаарай манайхаа. Ер нь компьютер технологиг ашиглахад ийм цаана ийм одоо хуурамч аккаунтууд бол зөндөө байдаг гэж байгаа. Тэгээд хүмүүсийг заллин мэхлэх ийм зорилготой. Тэгээ хэн нэгэн хүн одоо их амархан мөнгө төгрөг амлсан. Тэгээд л одоо энд бүр миний тэр нөгөө fake аккаунт чинь блок хийсэн учраас бүр ингээ алга болж байна мессеж дотор. За тэгэхээр энэ болгоныг би та бүхэнд бас зориуд үзүүлье гэж бодлоо.
Баярлалаа. Анхаарлаа ер нь их мэдлэгтэйгээр технологиг ашиглаарай. Үүний тулд сайн суралцаж тодорхой юм ойлгомжгүй зүйлүүдийг заавал мэрэгчлэнгүүдээс нь тодруулж агаарай гэж хүсэж байна. Яг одоо миний хувьд бол би бэгцрэн гээд одоо бид нэр ийм блогон дээр энэ технологийн чиглэлийн юм зөвлөгөө өгнө гэж энэ зөвлөн дэмжигч гэдэг энэ хэсэг дээр байгаа. Миний одоо блогны тэгээ бид нар бол аль болох юм хүмүүст юм аливаа зүйлийг зөв ашиглахад нь туслая. Тэгээ бас ингээд би өөрөө компьютерийн мэргэжлээр төгссөн учраас компьютер бол их нэлээд нарийн зүйл гэдгийг бас мэдж байгаа хүн бас ямар ч байдлаар ашиглаж болох тийм зүйл. Тэгээ ингээд энэ зөвлөгөөгөө өндөрлөе. Анхааруулгаа өндөрлөё. За баярлалаа.